бидний цуснд дэх сахар өндөр байхад тэр тусмаа өглөө үеийн сахар өндөр байхад нөлөөлдөг маш том зүйлийн нэг бол стресс байдаг. За тэр тусмаа унтахын өмнө маш их юм бодож маш их стресстэй хүмүүс байдаг штэ. Энэ хүмүүсийн биед юу явагдаад байдаг вэ гэхээр стресстэй л байгаад ах юм бол стрессийн даавар гэж юм ялгардаг. Одоо жишээ нь кортизол ч юм уу, адреналин ч юм уу. Энэ дааврууд яадаг вэ гэхээр инсулиний ялгарлтыг багасгаад цуснд байгаа сахарыг нэмэгдүүлж байдаг. Дээрээс нь би өмнөх бичлэгэн дээр хэлсэн хэвийн үед элэг гэдэг эргэтэн бид нарыг унтаж байхад өөртөө нөөцлсөн байгаа глюкоза цус руу оруулаад бидний сахар унахаас сэргийлээд ингээ байж идэг. Гэхдээ энэ стрессийн даавар болох кортизол гэдэг даавар маань элгийг цочроогоод тэр цус руу ордог глюкозыг ихсэгдэг. За мөн хэвийн үед энэ кортизол гэдэг стрессийн даавар маань өглөөд бидний цуснд их байжгаад үдээс хойш оройхон болоод ирэхээр бидний цуснд багасж байдаг. Гэвч бид нар байнгын стресстэй байнгын юм санаа зовол унтахгүй байгаад ах юм бол тэр орой багасах ёстой кортизол чинь цуснд өндөр байгаад байна гэсэн үг ахна шүү дээ. Энэ өндөр байгаад байна гэдэг чинь бидний цуснд сахар өндөр байхад нөлөөлдөг. Ийм учраас маш ихээр байнгын стресстэй болон унтахынхаа өмнө янз бүрийн бодоод стресстэй унтаж чадахгүй байгаа хүмүүст өглөө үеийн сахар нь өндөр байгаад байдаг байх нэ.